Анимегийн хамгийн аимшигтай зодоонч гинэт хүүхэд асагч болчвол яах вэ? Киришима Торо бол асуудлыг зөвхөн хүч, айдас хоёроо шийддэг Якузагийн гишүүн. Хүмүүс түүнийг Сакурагигийн чөтгөр гэж дууддаг. Яагаад гэвэл нэг уурлал түүнийг зогсоож чаддаг хүн байдаггүй. Гэтэл нэг өдөр бүлгэмийн босс нь түүнд огт санаанд оронгуй даалгавар өгнө. Өөрийнх нь бяцхан охин Сакураги Яикаг харж хандах. Торо ихэндээ яхаа мэддэггүй. Зодон, сүдүүлэг, бүлгэмийн асуудал бол түүний мэддэг цор ганц ертөнц. Харин бараг хүнтэй ярьдаггүй, дүлгүүн, жаахан охинтой яаж хайцгаа огт ойлгодоггүй. Гэтэ цаг хугацаа өнгөрөх тусам Яйка түндэ баг багаар тогтносож эхэлдэг. Хамт дэлгүүрхсэн, сургуулийн арга хэмжээнд явна. Өдөр тутмын жижигхэн мөчүүд нь энэ хоёрыг холбох бяцхан гүр болдог. Гэвч Торо аюултай Якузагийн мөргөлдөөн, хүчирхийлэл, дайснуудтайгаа нүүр тусаал байдаг. Ба Яйкатай тогтносох тусам тэр өөрийгөө яг ямар хүн болохыг хүсдэг талаар эргэлзэж эхэлнэ. Яагаад гэвэл Яйкаг хамгаална гэдэг өөрийгөө өөрчлөн гэсэн үг. Цукиягийн мангагаас сэтүүлсэн Кумичо Мусумето Сэвагакари араас арав маш хөөрхөн хүүхэд асах талаар гардаг аниме. Өдөр бүр нэг аним.